үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд энэ 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан өргөхөөр бэлтгэлээ. За Америкийн нэгдсэн улсад Их Британий хаан 3 дугаар Чарльз хатан Камилагийн хамтаар өнгөрсөн 7 хоногт 4 өдрийн төрийн айлчлал хийлээ. За энэхүү айлчлалын гол зорилго нь Ираны дайнаас болоод муудаад байсан Америк болон Их Британий харилцааг сайжруулахад чиглэж байгаа гэж шинжээчид болон хэвлэлүүд бол урьдчилан таамаглаж байсан. За тэгвэл энэ айлчлалын хамгийн онцлог хэсэг нь Америкийн нэгдсэн улсын Конгресст Их Британий хаан 3 дугаар Чарльзын тавьсан илтгэл боллоо. За ингээд хөтөлбөрийн үзэгч та бүхэнд 3 дугаар Чарльз хааны Конгресс тавьсан илтгэлээс онцлог хэсгүүдийг хүргэж байна. За нэгдүгээрт хоёр улсын харилцааны тодорхойгүй байдлыг хаан хүлээн зөвшөөрсөн явдал. Илтгэлийн эхлэлд тэрээр асуудлыг хүлээн зөвшөөрөх нь гол юм а хэмээгээд хоёр улсын харилцаа тодорхойгүй цаг үед ирсэн гэдгийг онцолсон. За ингэхдээ тэрээр Ираны дайн болон Орос-Украины дайныг тодтогхон эхэлж саяхан болсон Вашингтон хэлтэн зочид буудалдах халдлагыг мөн ардчлалд аюул учруулсан ийм үйл явдал болсон гэдгийг онцолж хэлсэн. За Их Британи болон Америкийн нэгдсэн улс тэр бүр байнга санал нийлээд байдаг хүч гэсэн нэг цэгт очсон цагт буюу санал нэгдсэн цагт хамтарсан цагт зөвхөн өөрсдийн ард иргэдтэй ч биш дэлхийн нийтэд сайн сайхныг авчрахад нөлөөлж чадах хүчтэй улсууд юм а гэдгийг 3 дугаар Чарльз хаан энэхүү Америкийн нэгдсэн улсын Конгресс дахь танхим дээрээс бол Америкийн нэгдсэн улсын Конгрессийн гишүүдэд хандан буюу дэлхийн нийтэд хандан хэллээ. За 2 дугаарт Америкийн нэгдсэн улсад хүчний тэнцвэр алдагдаж байгаа тухай хэлсэн явдал. За 3 дугаар Чарльз хаан Америкийн нэгдсэн улсын засаглалын хүчний тэнцвэрийн асуудлыг хүндэсэн нь хамгийн яригдсан сэдэв болсон. За тэрээр хяналт тэнцвэрийн асуудал нь хамгийн анх Британий үндсэн хуулийн тулгын чулуу гэгддэг Магна Хартад тусгагдж байсан бөгөөд яваанда Америкийн нэгдсэн улсын үндсэн хуульд ч гэсэн жишг болж тусгагдсан тухай дурдсан. За үүнийгээ ч батлах мэтэрээр Америкийн нэгдсэн улсын Конгресс дахь арчилсан намыг энэ үгийнхэн дараа түнж зориулж алга ташсан. Өөрөөр хэлэх юм бол Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш ялангуяа бүрэн эрхийнхээ 2 дахь хугацаанд өөрийнхөө ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж байгааг бол Америкийн нэгдсэн улсын иргэд нэг ялангуяа сөрөг хүчнийхэн буюу арчилсан намынхан бол ихээхэн шүмжилдэг байсан. Тиймээс 3 дугаар Чарльз хаан ийхүү хяналт тэнцвэрийн асуудлын тухай Конгрессийн танхим дах илтгэлдээ дурдсан бас цаад утгаараа Трампыг өгөөдсөн буюу түүнийг шүүмжилсэн юм утга бүхийг бас илэрхийлсэн байж магадгүй гэж харагдахаар байгаа. За Трампын үйлдэл хэрээс хэтэрч хяналт тэнцвэр ямар ч зарчим яригдахгүй байгааг шүүмжилсэн мянган Америкчууд өнгөрсөн жил хаангүй улс гэх юм лозунтэй жагсаал хүртэл хийж амжсан. За үүгээрээ хэмжээгүй эрхт хаан шиг айшилж байна гэж ерөнхийлөгчийнхөө эсрэг жагсаж байсан. Гэхдээ Чарльз хааны хүчний тэнцвэрийн тухай ярьсан хэсгийн төгсгөл нь эргээд арчилсан намынханд эргэлзээ төрүүлэхэд хүргэсэн. Учир нь тэрээр Америкийн дуу хоолой утга учир сүр хүчийг илэрхийлдэг. Энэ удаад ч тэдний буюу та бүхний үйлдэл хизээнээсээ чухал болоод байна гэж хэлсэн нь эргээд Трампын үг үйлдэлийг шүүмжилдэг арчилсан намынхны санааг зовооход хүргэлээ. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсын гаргах шийдвэр үйлдэл эргээд ерөнхийдөө дэлхийн нийтийн цаашдыг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэв нэ гэдгийг Их Британий хаан хэлсэн. За тэд хааны үгийг нэг талаас сэрэмжлүүлэг гэж хүлээж авсан гэж BBC агентлаг онцлсон. За сэрэмжлүүлэг гэдэг нь Америкийн өнөөгийн ерөнхийлөгчөөс нэгэнт бүх юм хамааралтай гэдэг утгыг илэрхийлсэн болов гэж харагдаж байгаа. За товчхондоо ерөнхийдөө Дональд Трампын үг үйлдэлийг нэг талаас хаан ийхүү шүүмжилсэн ч гэсэн нөгөө талаас өөр ямар ч арга байхгүй гэх утгыг бас илэрхийлсэн гэж хэлэхэд болно. За илтгэлийн тухайд 3 дугаар хэсэгт бол НАТОгийн талаар ярьсан. Трамп Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсноос хойш НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлдэх Америкийн нэгдсэн улсын оролцоо эрс багассан. Нэг талаас тус эвслийн үйл ажиллагаанд дургуутслаа илэрхийлсэн гэж хэлж болно. За улмаар хамгийн том дэмжигчийнхээ бодит оролцоог хасах нь НАТОгийн дэлхийн нийтэд харагдах хүчинд ч гэсэн шууд бусаар сөргөөр нөлөөлж исэн. Тиймээс НАТО нэгдмэл байх нь мөн нэг дайсныхаа эсрэг нэгнээ хамгаалах нь хизээнээс чухал болсон гэдгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн 3 дугаар Чарльз хаан Тэнгисийн цэргийн хүчинд 5 жил зүтгэснээ энэ ташимд онцлсон. Энэ нь Трампын Их Британий Тэнгисийн цэргийн хүчнийг дорд үзэж дооглож байсантай холбоотой болов уу гэж шинжээчид таамаглаж байгаа. За Трамп Их Британий Тэнгисийн цэргийн хүчний
хөлгүүдийг хүүхдийн тоглоом шиг хэмээгэд зарим зэвсгүүд нь ажилдагч өгөө талаар өмнө нь дурдж байсан удаатай. Харин 3 дугаар Чарльз хааны хувьд Их Британий тэнгисийн цэрэг нь хоёр улсын төдийгүй Америк болон Европ твийн аюулгүй байдал түүнчлэн тагнуулын хамтын ажиллагаанд онцлох нөлөөтэй талаар инхүү дурдлаа. За ингээд илтгэлийн бас нэг онцлог хэсэг бол Эпштейний асуудал. Өөрөөр хэлэх юм бол олон улсын сорилтууд хоёр улсын хамтын ажиллагаанаас гадна хааны айлчлалыг урьдчилж хамгийн их анхаарал татсан асуудал бол мэдээч хэрэг Америкийн нэгдсэн улсын бэлгийн хүчирхийлэл үйлдэгч Жеффри Эпштейний асуудал байсан. За Америкийн нэгдсэн улсын конгрессийн гишүүн 3 дугаар Чарльз хааныг хатан Камилагийн хамт хохирогчдтой уулзахыг санал болгож байсан айлчлалаас нь урьдчилж. За учир нь хатан хаан 2 дугаар Элизабетийн хүү Чарльз хааны дүү хунтайж асан Эндрю нь Эпштейнтэй ойр холбоотой байснаас гадна охид эмэгтэйчүүдэд хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй материалууд нь олон нийтэд нээлттэй болоод байгаа. За гэхдээ хаан харин Эпштейний талаар бол юу ч дуртаагүй. За учир нь Эпштейний нууц материалууд задарснаас Америкийн нэгдсэн улсаас илүү Их Британд улс төрийн болон бизнесийн олон нэр холбогдсон хүмүүсийн нэрс ил болж ажилласаа огцрох арга хэмжээ ахуулаад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол Эпштейний нууц материалууд задарснаар Америкээс илүү Их Британий нэр холбогдсон хүмүүс илүү хүнд цохилтонд өртсөн. За Конгресс үг хэлэх нь хоёр улсын дипломат харилцааны хувьд чухал ач холбогдолтой үйл явдал байсан учраас Эпштейний талаар дурдаагүй байх нь ер нь хаан энэ талаар юм хилээд ч илүүц байсан бизээ гэдэг үнцгийг бас зарим судлаачид бол дэвшүүлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол Эпштейний талаар бол яг энэ конгресс тавьсан ихтгэлийн үеэр ярих шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. За хааны айлчлал хамгийн сүүлд хатан хаан 2 дугаар Элизабет 2007 онд айлчилснаас хойш Америкийн нэгдсэн улсад Их Британий хааны гэр бүлээс хийж байгаа өндөр түвшний анхны айлчлал болж байгаа. За хоёр улсын харилцаа хийгээд дэлхийн нийтийн уур амьсгал маш хүйтэн олон сорилтуудтай дайн тулаантай байгаа энэ цаг үед муудаад байсан хоёр улсын харилцаанд Их Британий 3 дугаар Чарльз хааны энэхүү айлчлал ялангуяа конгресст тавьсан энэхүү ихтгэл нь маш чухал нөлөө үзүүлсэн гэдгийг хэвлэлд онцолж байна. Дараагийн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. За Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрсэх 4-р сарын 20-нд Казахстан улсад өндөр түвшний айлчлал хийж худалдаа эдийн засгийн салбарт олон ахиц дэвшил гарахаар болсон. За товчхондоо хоёр улсын харилцаанд нааштай шат ахиулсан айлчлал болсон. За эндээс Монгол улс цаашдаа Төв Азийн улсуудтай ямар харилцааны төвшөнд байх, мөн яагаад энэ харилцаанд онцгой анхаарах ёстой вэ гэдэг бол асуултууд гарч ирж байгаа. За гэхдээ үүнээс өмнө энэ бүс нутгийн интеграцчлал буюу Төв Азийн улсуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа хэрхэн ямар түвшинд өсөж хөгжиж байгаа вэ гэдгийг бас онцлох нь зүйтэй. За ер нь Төв Азийн орнуудын худалдаа эдийн засгийн өсөлт маш хурдтай өсөж байгаа эдийн засгийн орнуудын тоонд бол зүй ёсоор орно. Ялангуяа дэлхийн тэргүүлэгч эдийн засаг болох Америкийн нэгдсэн улстай харилцах харилцааныхаа түүхэн үе дээр ирчгээд байгаа гэж бас хэлэхэд буруудахгүй байна. За Америкийн талаас ашиг сонирхол бол тодорхой байгаа. Тодруулах юм бол чухал ашигт малтмалын хувьд Хятад болон Оросоос хамааралтай байдлаа багасгаж Төв Азийн 5 улс болох Казахстан, Кыргызстан, Тажикстан, Туркменстан, Узбекистан буюу C5 гэж нэрлэгдээд байгаа энэхүү бүлэгм рүү анхаарлаа чиглүүлж байгаа. За C5 болон Америкийн нэгдсэн улсын хооронд өнгөрсөн оны 11-р сард дээд түвшний томоохон уулзалтч зохион байгуулагдаад амжсан. За Америк болон Төв Азийн орнуудын хамтын ажиллагааны санхүүжилтийн дүнч гэсэн хэдэн зуун сая Америк доллар яригдж байна. Гэхдээ энэ амжилт зүгээр байж хат нь Америкийн талаас бол гинэт ирсэн ийм санал биш. Төв Азийн орнуудын сүүлийн хэдэн жилийн уйгуу дипломат хичээл зүтгэл лоббиний үр дүн гэдгийг дотоодын судлаач нар хэлж байгаа юм а. Харилцаа Америкийн нэгдсэн улстай ингэж сайжруулахад хурдцтайгаар өсөж хөгжүүлэхэд сүүлийн жилүүдэд юун дээр анхаарав, ямар стратеги баримталж байгаа вэ? Тийм Төв Азийн 5 орн ялангуяа Казахстан, Узбекистан бол Америктэй харилцаа шинэ шатанд гаргаж байна. За энэ дээр бол хэд хэдэн хүчин зүйлс байна. Энэ хүрээнд бас манай Дэнг Монголын сая өнгөрсөн сард Америкийн DC-д Вашингтон DC хотод бас think tank-уудтай уулзалт хийгээд Монгол-Америк харилцааг ярьж явууллаа. Тэгээ зорилго нь бол яагаад гэж юм хэрэг Казахстан, Узбекистан гэдэг бидний хөрш орнууд яг цагаан ордонд тойрсон think tank-ууд, лоббинг фирмүүдтэй маш ойр адилж байна. Тийм учраас тэр үр дүн нь одоо харагдаж байна. Гэхдээ энэ бол дөнгөж энэ жил ч өнгөрсөн жил биш. Одоо 5-10 жил энэ харилцаа явсан гэсэн. Тэгэл think tank, лоббинг фирмүүд юу хийж байгаа гэхээр
одоо Монголд хууль баталтай яг адилхан. Цагаан ордон одоо хууль баталж байгаа нөхдүүд Монголын талаар хэр мэдээлэлтэй байна. Одоо нөгөө талаар Казахстан улсын талаар хэр мэдээлэлтэй байна гэдэг маш чухлаа гэдэг хүрээнд одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Наацхан л Төв Азийн шинээр Төв Азийн талаар мэдээлэл судалгааг одоо цагаан ордон руу чиглэсэн байдлаар байнгын хөрвж гаргах. Тэ одоо Америк одоо Казахстантай Үзбекистанд ингэж болж чинь тэгж болж чинь гэдэг санаачлагыг байнгын гаргаж авах. Тэ тэр нь өөрөө санамсаргүй ерөөсөө биш. Одоо нэг зорилготойгоор одоо Казахстан улсын засгийн газар болон улс төрийн хүрээндийг одоо байнгын гаргалдаг гэсэн үг. Тэ тэгээд цаг хугацаа улс төрийн тохироонд бүрдэх үед нь одоо энэ ажлууд үр дүнг өгч чинь тэр нь одоо яг сүүлийн нэг жил харагдаж байна. Тэ тэр яг энэ дээр бол яг Трампыг очсон шууд хийж эхэлж байна л да. Энэ дээр юу вэ гэхээр commercial diplomacy буюу одоо эдийн засгийн дипломат хамтын ажиллагаа гэж ярьдаг тийм. Дипломат ажиллагаа гэхээр илүү зүгээр л одоо албан байдлаас илүү аваад илүү яаж нэг нэгэндээ эдийн засгийн буюу худалдаа хөрөнгө оруулалт үр ашигтай хамтын ажиллагаа хийж болох вэ гэдэг дээр одоо Трампын одоо бодлого чинь жишээ төлөвлөж байгаа шүү дээ. Яг энэ нь бол Төв Азийн бас бодлого дээр яг адилыг онцлоо л да нэгээ тэгэхээр ингээр энэ дээр л маш идэвхтэй ажиллаж байна. Нөгөө талаас Казахстан, Үзбекистан хоёр ялангуяа өөрсдөө маш олон улс өрсөлдөж чадчихэв. Маш одоо өөрсдөө ч маш хэрхэн өрсөлдөж байна те. Нэг гин жишээ ярихад өнгөрсөн жил юуны нэгдсэн үндэсний байгууллагын одоо жилийн одоо уулзалт одоо Нью-Йоркт жил болон болдог. Тэр үеэр жишээ нэг сонирхолтой кейс харсан. Трамп Үзбекистаны ерөнхийлөгчтэй уулзсан. Үзбекистан бас Америкт хэд хэдэн хөрөнгө оруулалтын гэрээ төр үед хийсэн. Казахстан юу ч хийж чадаагүй. Яг тэрний одоо маргааш нь 2 хоногийн дараа Казахстаны ерөнхийлөгч Токаев одоо өөрхийн гадаад хэргийн сайд болон Америк дахь элчин сайд нараа шууд ажлаас нь халаад өөр хүмүүс шинээр томолж ирсэн. Тэгэхээр энэ хоёрын хооронд болон бүс нутгийн хооронд ямар өрсөлдөөн байгааг шууд илэрхийлж байгаа зүйл тийм. Нөгөө талаас хэнийг оронд нь томилсон бэ гэхээр гадаад хэргийн сайд дээр өмнө ерөнхий сайд байсан хүнийг одоо Казахстан томилж байгаа. Тэр нь өөрөө гадаашаа ямар сигнал өгч байгаа гэхээр бидний гадаад бодлого илүү commercial буюу худалдаа хөрөнгө оруулалтаа анхаарч гадаад бодлого явуулна гэдэг тохиог бас гадаашаа өгч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бид нар ч одоо гадаад бодлогын амжилтыг юугаар дүгнээд байгаа юм бэ? Одоо дундаж те монголчууд ч бай гадаашаач бай. Тэр хоёрын хоорондын улс орны хоорондын худалдаа хөрөнгө оруулалт хэр үргэлж байгаа вэ гэдгээр л хамгийн шууд одоо боддоор дүнж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр л одоо хаана дэлхийд даяар анхаарч эхэлж байна тэгээ. Энэ бас Монголын бас одоо суралцах ёстой зүйл юм болов уу гэж харж байна. Эргээд тэгвэл Америк нэгдсэн улсын Төв Аз дахь сонирхол нь одоо чухал ашигт малтмал байна гэдэг ааш. Тэр ийшээгээ бас Америк нэгдсэн улсын талаас хэрхэн одоо ямар үйл ажиллагаанууд явуулаад байгаа юм бэ? Харилцагтай. Америкийн одоо сүүлийн жилийн хугацаанд бол Америкийн хэд хэдэн одоо сангууд, хөрөнгө оруулалтын сангууд, хувийн компаниуд нь Казахстан, Үзбекистан хэд хэдэн чухал ашигт малтмалын ордуудад хөрөнгө оруулчлаа л да. Тэгээд ерөөдөө бол нөгөө дээдлийн улс төрийн тохирооноос үндэслээд доошоогоо шууд одоо хэлцээрүүд амжилттай шууд явчихна гэсэн үг. Тэгээд энэ хүрээнд Америк яагаад Төв Аз руу явж байгаа? Төв Аз бас нэг юм нь бол явж байгаа нь энэ чинь зөвхөн Америк Төв Аз орно шүү дээ. Төв Аз зөвхөн Хятадтай шалцж байна, Японтай шалцж байна. За Оросоос мэдээж ойлгомжтой. За Европ хэл байна. Тэгэхээр хин нь одоо энэ дээр илүү контролны буюу хин нь илүү оролцоотой байх юм бэ гэдэгт бас өрсөлдөж явж байгаа. Одоо цагаан ордны үед Төв Азийг Хятадын нөлөөнд алдахгүй тулд Америкийн оролцоо байх ёстой гэдэг бодлого бас явж байна. Тэгэхээр ингээ айл талдаа өрсөлдөж явж байгаа гэсэн үг. Энэ дээр нөгөө одоо тухайн улс орны хувьд бол өөрхөн хэсгийг хараад одоо маш их нөгөө ухаалаг ажиллах хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бас ер нь бол Казахстан, Үзбекистан бол харьцангуй сайн ажиллаж байна гэж би бол харж байна. Казахстан ялангуяа бид нар мэдээж тухайн одоо Монгол улс гэсэн нэг улс тухайн улсын их ашиг талаас харах юм бол аль нэг улсаас хэд хамааралтай байхгүй байхыг хүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр Казахстаны хувьд жишээ нь Америктэй харилцаж чадж байна, Хятадтай харилцаж чадж байна, Оростой харилцаж чадж байна. Тэгээ бүгднгийнх нь оролцоог тодорхой хэмжээнд одоо хангах дээр одоо жигд хангах дээр ажиллаж байна. Тэгээд дээрэс нь хооронд нь өрсөлдүүлнэ гэдэг чинь өөрөө тэндээс илүү өөртөө ашигтай хэлцээр хийж чадна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ дээр бол айл талаас одоо тоглолтууд нь явж байна. Маш одоо хурдцтайгаар хамгийн гол нэг удаан биш. Энэ бол нөгөө Трамп гарсантайгаас холбоотойгоор маш үйл явц маш хурднаар өрнөж байна. Дээрээс нь одоо Ираны дайнч гэдэг юм уу геополитикийн асуудлаас болоод Төв Азийн одоо геополитикийн үед маш өөртөө маш чухал болж эхэлж байна л да.
Төв Аз чинь Казахстан ялангуяа уран байна, газрын тос байна. За чухал ач холбогдолтой хэд хэдэн ордууд илэрсэн байна. За Узбекистанд алтны томоохон ордууд байна тий. Тэгэхээр өөрсдийнхөө энэ давуу талыг за тэгээ газар нутгийн онцлогч өөрөө Евразийн одоо зам одоо юугаар Төв Азаар өнгөрч байгаа. Тэрийг одоо Хятад Европыг холбох тий гол одоо бас нэг зам болгож байгаа шүү дээ. Энийг бас өөрсдөө эхлүүлж чадчих юм гэдэг юм. Тэгэхээр өөрсдөө яг энэ цаг үед өөрсдөө онцлогоо одоо ашиглаад хилцээрүүдийг амжилттай эхлүүлэл явж байна да. Би таны Think Монгол бодлогын судалгааны ерөнхий үүлүүдийг харсан л ер нь Төв Азтай холбоотой, манайхтай ч гэсэн холбоотой. Тэгэхээр та сая хэллээ Казахстан бол яг далайд гарцгүй гэдгээр манайхтай ижилхэн. Гэхдээ манай газар зүйн байрлалын хувьд чинь одоо Төв Азийн улсуудыг бодоход хойд урт хоёр хөшөөрөө ингээд хүрээлэгдсэн бас нэг сорилт болоод байна. Тэгэхээр манай энэ гих мэтчлээ өгөгдсөн онцлогоос хамаарад цаашдаа Америкийн нэгдсэн улстай ч тэр Төв Азийн орнуудтай ч тэр харилцагтаа ер нь юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм шиг тань санагдаж байгаа. Тийм манай зовлон бол тийм шүү дээ Орос хятадаар одоо хүрээлэгдсэн тийм. Тэнгүүд одоо Америк цай уулзлууд хийж хахад бол за Америк Монголд хөрөнгө оруулъя. Тэгээд яаж буцааж экспортлж одоо тэр минералыг авах юм бэ те? Хятадаар дамжин, Оросоор дамжин гэсэн хайл Хятад Оростойгоо хэлцээр хэвээр болно те. Тэгэхээр наа чи боломжгүй юм биш үү гэдэг энэ асуулт л байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ дээр бол бид нэр өөрсдөө одоо эндээс бидэд хэдхэн зүйлийг ойлгох хэрэгтэй л байна да. Монгол улс өөрсдөө нөгөө гарц гаргалгаа гаргаад стратеги гаргаад тэгээ бусад улс орнуудад харилцах хэрэгтэй. Буюу одоо бид нар ч олон жил бусад улс орнуудын бодлого стратеги хүрээнд л ажиллаж эхэллээ шүү дээ байлаа одоо хүлээлт юм байдалтай тийм. За бусад улс орнууд янз янзын томоохон одоо өөрсдөө стратеги Монголыг багтаагаал Монгол гэр саналаа тавилдаг Монголд ирж амжилт гараас зурдаг. Тэрнээс биш Монгол өөрсдөө манайх ийм гарц гарлаа байж болох юм байна гэд тэндээ бусад улс орнуудыг орлогч явдггүй тийм. Тэгэхээр бид нар яаж Америкийн ямар хуу хөрөнгө оруулалтыг Монголд татах нь одоо стратеги зөв юм бэ гэдгийг өөрсдөө тодорхойлох хэрэгтэй байна. Тэдрийг тодорхойлж чадаагүй бид нар одоо хүртэл явж байна. За критик минерал хөр чухал ач холбогдол гэж одоо дэлхийд даяар ярьж байна тийм. Монгол бол нөөцөн ус байгаа. Гэхдээ бид нар одоо Хятадтай ажиллах хэрэгтэй юм, Америктай ажиллах хэрэгтэй юм, Европтой юм уу, Японтой юм уу гэд өөрсдийн тодорхойлсон стратеги бодлого одоо хүртэл байхгүй. Тэгээ явж байна тийм. Тэгэхээр энийг тодорхойлох хэрэгтэй. Бид нар өөрсдөө тоглоомын дүрмийг тодорхой болгоод гадаашаа харилцах хэрэгтэй байна. Тэгэхээр манай стратеги төлөв юу байгаа юм бэ харахаар маш тодорхойгүй. Тодорхой бус тийм. Хоёрт нь одоо Казахстан, Узбекистан, Төв Азиас бод дээр суралцах юм гадаадын хөрөнгө оруулалтыг яаж ашиглаж байгаа юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгээ энийг ашиглахдаа гадаадын хөрөнгө оруулалт гэдэг дээр манайхан бол хэлтгэн том төслүүд л яриад байдаг. Том төслүүдээ гадны хэд ямар компани оруулж ирэх вэ гэл тендер зарлалаа гэн тендер зарлалаа дараа нь энэ компани шалгарсан тэр нь ийм байсан гэл нэг олон жил ийм л юм ярьж байна тийм. Тэгэхээр уг нь бол бид нэр гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг илүү хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээлийг зөвөр ашиглаж ажиллах хэрэгтэй. Одоо бид нар саяхан Казахстан манай Монгол улс ерөнхийлөгч хөлсөх ажиллалаа. Тэр үеэр Астанагийн олон улсын санхүүгийн төвөөр бас ажилласан л яллаа. Тэгэхээр тэр бол Казахстаны нэг шийдэл нь байхгүй. Манайх өөрсдөө санхүүгийн том дэд бүтцээ байгуулчих. Энэгээр ашиглаад хөрөнгө оруулалт татъя гэж. Тэгээ одоо хамгийн сүүл Астанагийн хөрөнгөний бирж гэхэд жишээ нь офис зэмшигт нь одоо Nasdaq өөрөө байж байна. Шанхай бирж байж байна. Тэгээд Шанхай бирж сая оны өмнө Хятадын нэг компани Шанхай болон Астанагийн биржтэй давхар листэд гарч IPO хийж байгаа юм. Тэгэхээр энэ шал өөр төвшин гарцсан. За эсвэл юуны Алматыгийн онгоцны бодлыг Туркийн одоо компани эзэмшдэг гэдэг юм. Тэгээ бид нар гадныхнаар хөрөнгө оруулаад гадныхнаар юм хийлгээд байгаа юм. Тэгээ манай Монголд хэрэгж чадж байгаа нөхөр бас байхгүй. За хамгийн сүүлийн жишээ нь Узбекистан дээр жишээ харахад одоо Franklin Templeton гэдэг дэлхийн хамгийн том asset management компани 1.6 тэрбум доллар, их $80 өдөртдөг. Тэр Franklin Templeton-оор Узбекистаны төрийн өмчт 10 хэдэн 13 компаниг нийлүүлээд хөрөнгө оруулалтын сан үүсгээд тэгээ менежментийг Franklin Templeton өгөөд одоо Ташкент болон Лондонд давхар IPO хийх чинь. Одоо их сард бараг хийх чинь үү та. Тэгэхээр ингээд гадны хөрөнгө оруулалтыг зөвөр оруулж ирээд гадны нөгөө ноу-хаундээс оруулж ирээд ашиглаад байна шүү дээ. Монголд бас тэрийг ингэж бид нар гадаадын хөрөнгө оруулалт гэхээр олон янзын гадаадын хөрөнгө оруулалт байж болно. Гэхдээ хөрөнгөний зах зээл ашиглаад тэрүүгээрээ дамжуулаад оруулж ирэх нь нэг шийдэл. Одоо Америкийн гадаадын хөрөнгө оруулалтыг ч гэсэн тэр одоо Монголын бондуудыг Америк хөрөнгө оруулж авдаг шүү дээ. Тэгэхээр энийгээ бид нар давхар харж хөгжүүлэх хэрэгтэй юм байна.
гэдэг. Одоо яагаад Монголын уулуурхайн компаниудыг Монголын өрнгийн бирж болон магадгүй Торонтогийн өрнгийн бирж, Лондон, Австрали, эсвэл бүр Америктэй Nasdaq гэдэр ч юм уу, эсвэл Шанхай ч юм уу давхар IPO хийлгээд тэгээд энэ уулуурхайн төслүүд компаниудтай хөнгө оруулалт хийж татчих бас болж байгаа. Тэгэхээр энэ шийдлүүдийг өөрсдөө гаргаад өөрсдөө одоо гадагшаагаар нийтлэн харилцаагаа нөгөө commercial diplomacy гэдэг талаасаа гаргаж явах хэрэгтэй байна л гэж. Чухал мэдээлэл өгсөн танд их баярлалаа. За манай улсын ерөнхийлөгчийн Казахстанд хийсэн айлчлалын хувьд сүүлийн 20 жилд тус улсад төрийн тэргүүний төвшөнд хийсэн айлчлал болсон гэдгээр онцлог болж байгаа. За ерөнхийлөгч Хүрэлцэвхийн Астанад хийсэн айлчлал бол хоёр том хөршөөс хамааралтай байдлаа багасгах, мөн одоо Төв Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн зорилготой гэж Монгол болон Казахстаны мөн цаашлаа Төв Азийн орнуудын цаашдын хамтын ажиллагааг гадны хэвлэлүүд онцлон бичиж байгаамаа. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд Орос Украины дайны эргэн тойронд болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэе. За Ираны дайнаас болоод Америкийн нэгдсэн улсын анхаарал хичнээн үр дүн байхгүй ч гэсэн урагшилж исэн одоо Орос Украины дайнд цэг тавих яриа хэлэлцээг бол төр хугацаанд тодорхойгүй хугацаанд зогсоход хүрсэн. За байлдааны талбарт гэхдээ харамсалтай нь байлдаан үргэлжилсэн хэвээрээ ингээд хамгийн сүүлийн мэдээллийг хүргэе. За Украины талд Оросын албаны улсын газрын тосны нөөц бүхий байгууламж үйлдвэрүүдийг онилсон тактика баримталсан хэвээрээ байгаа. За фронтын шугамаас 1500 км-ийн зайд Оросын албаны улсын Перм дэх газрын тосны дэд бүтцэд Украины талаас цохилт өгсөн. За харин Оросын албаны улсын талаас Украины хот тосгодуудад агаарын цохилт өгсөн хэвээрээ. Гэхдээ Украины дайралтууд газрын тосны дэд бүтцийг онилохоос гадна улам л Оросын албаны улсын гүн рүү буюу төв рүү ойртож байгаа нь тэдний армийн чадварт нь эргэлзэж байсан Кремлийн санааг зовлоход хүргэж байна гэж мэдээлэлүүд бол мэдээлж байгаа. За энэ сарын ихээрл гэхэд хар тэнгисдэх Оросын албаны улсын бомб руу Украины талаас цохилт өгч ихээхэн хэмжээний газрын тос далай дэлбэрч эмх замбраагүй байдал үүсгэж хүргэсэн. 5 дугаар сарын 9-нд бол удахгүй ялалтын баяр болно. Тиймээс өнгөрсөн 7 хоногт эдгээр дайралтаас болоод эсвэл одоо үл хамаарч Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай 90 минут гаруй утсаар ярьж ялалтын баярын өдрөөр түр гал зогсоох санал гаргасан. Үүнийг нь ч одоо зуучлагч гэдэг утгаараа Америкийн нэгдсэн улсын талаас буюу ерөнхийлөгч Трамп дэмжиж хүлээж авч байгаа гэдгийг илэрхийлсэн. Харин Украины ерөнхийлөгч Зеленский Оросын саналын талаар Америкийн нэгдсэн улсаас дэлгэрэнгүй нягтлан асууж зөвхөн ялалтын баярын параданд зориулж аюулгүй байдлыг нь одоо хангах зорилгоор гал зогсоох бус урт хугацаанд гал зогсоож инх тайвныг хүсэж байна гэдгээ дахин илэрхийлжээ. За 4 жилийн өмнө эхэлсэн энэ дайнаас болж хэдэн мянган энгийн иргэн ялангуяа Украины талд бол амь өргөдөд байгаа. За Оросын талын амь өргөдөхсдийн тооч гэсэн бодит тоо нь бол тодорхойгүй зөрүүтэй. Дайн эхэлснээс хойш хэдхэн удаа тодорхой баяруудаар л одоо тодруулах юм бол түр хугацааны гал зогсоосон тохиолдлууд бий. Ингэхдээ яг ялалтын баярын үеэр гэж байгаа юм шиг тухайн баяруудаар одоо аюулгүй байдлыг хангах үүднээс л гал зогсоож байсан. За ихэнхдээ Украины тал удаан хугацааны гал зогсоох хүсэл тавьдаг бол Оросын байр суурийн тухай тарин Донбассыг хяналтандаа авахаас нааш тодорхой яриа хэлэлцээ хийлээч гэсэн үр дүнд хүрэхгүй гэдгийг илэрхийлсээр байгаа. За Ираны дайн эхлэхээс өмнө Америкийн нэгдсэн улсын зурчилтаагаар 3 талд гал зогсох яриа хэлэлцээ хийж яхад Америкийн нэгдсэн улс бол 20 заалт бүхий дайн дуусгах төлөвлөгөөг танилцуулж исэн. За энэ дээр яг нэг заалтан дээр талууд санал нэгдэхгүй байгаа гэдгийг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тусгайлч Стив Уиткоф хэлж исэн. За энэ заалт нь олон улсад олон нийтэд нээлттэй болоогүй ч гэсэн ихэнх шинжээчдийн хэлж байгаагаар яг Оросын албаны улсын одоо Донбассыг бүрэн хяналтандаа авна гэдэг энэ заалтан дээр бол талууд маргаж байгаа гэдэг ийм таамагуудыг дэвшүүлж ирсэн. Ер нь бол энэ таамаг үнэн болов уу гэж харж болохоор байгаа. Тиймээс өөрөөр хэлэх юм бол Украин яг Донбасст бууж өгөхөөс нааш Оросын албаны улс огт бууж өгөхгүй ямар ч яриа хэлэлцээ хийгдэхгүй гэдгийг илэрхийлсээр нь Америкийн нэгдсэн улсын хувьд ч гэсэн Украиныг Донбасст бууж өг гэдэг байр суурийг бол шууд утгаарч тэр шууд бус утгаарч тэр илэрхийлээд байгаамаа. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн 7 хоногийн гадаад мэдээний тайван хөтөлбөрийг хүргэлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.